Хянан шалгах төр хорооныхонд хэр их дарамт ирсэн бэ? Та бүхнийг өмнө нь одоо ингээд хурлаа хийж яхад одоо Рио Тинто буюу ойдлогын зүгээс ерөөсөө огт хүмүүс ирдгүү байсан. Хэд хэдэн удаа шаардлага хургуулсан. Тэгсэн хэрнээ сүүлчээ яг тэр сонсгол дээр ирсэн байхгүй. Энэ ямар ялгаатай байсан юм бол тэгээд та бүхнийг хэр дарамт шахалтанд оруулсан бэ? Би бол хөндлөнгөөс харж байхад та нарыг бол нэлээд тийм цухалдуулж нэлээд дарамтанд оруулж яах гэж харсан. За улс болоод ард түмний хохирлыг нэхэмжлэх нь одоо улсын ерөнхий прокурор байдаг л да. Тэгэхээр улсын ерөнхий прокурор өнөөдөр юу хийх вэ гэдгийг одоо нийт Монголын ард түмэн харсан, хэвлэл мэдээллийнхэн харсан. Тэгэхээр энэ мөрөөр ямар нэгэн ажил хийхгүй бол хэвлэлийнхэн буюу ард түмэн бол одоо шахаж шаардах эрхтэй үлдэж гэн гэж ойлголоо зөв үү? Батнайран л шүү. За хянан шалгах төр хороо бол төр хороо л доо. Гэхдээ бид нар ажил явуулахын тулд байнгын хороо шиг бараг 7 хоног болгон оролцсон. 13 удаа оролцоход бид нар оюут толгой компани гүйцэтгэх удирдлага ирж танилцуулга хийгээч гэж 6 удаа өрсөн. Албан тоодч явуулсан. Олон нийтийн хэвлэл мэдээлэлээр ч гэсэн нээлттэй хэлсэн. Зургууланд нь ирээгүй. Ирэхгүй гэдэг шийдвэрийг бол тэд өөрсдөө гаргасан. За тэгээ ямар ч хэлсэн сүүлдээ сонсголт ирсэн. Мөн сонсголт ирэхгүй өөрөө хуулийн зохицуулалтаа. Улсын хурлын хян шалгалтын тухай хуулиар хэрвээ гэрчээр дуудагдаад сонсголт хүндэтгэх шалтгаангүйгээр ирэхгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн хариуцлагатай. Тэгэхээр улсын хурлын тамгын газраас биднийг бас хариуцж байгаа ажлын алба. За энэ ажлын албан дээр хүндэтгэх шалтгаантай хүмүүс хуулийнхаа дагуу материалуудаа бүрдүүлж өгсөн. За хүндэтгэх шалтгааны материал өгөөгүй